За сайн байцгаана уу манай материал ордныхоо за та бүхэндээ энэ сайхан өдөр ямар амгалан гэлтгээрээ. За та бүхэнд одоо дараагийн 3 сард хайр сэтгэлийн амьдралд юу тохиолдох вэ гэсэн мессеж эхэлж байна. Уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай материал ордныхын одоо урт одоо их олон жилийн харьцаа юм уу их олон жилийн одоо хань нэгжилтэйгээ салсан нийлсэн ийм байдал харагдаж байна шүү. Эсвэл их олон жилийн одоо харьцаа дууссан ч юм уу тийм ээ. За ийм харагдаж байна. За энэ дээр одоо хоёр тустай байж байгаа. Одоо дараагийн 3 сард бол одоо ерөнхийдөө салж байна гэдгээ мэдэх гэж байгаа юм, мэдэж авах юм шиг харагдаж байна. За энэ дээр одоос нэлээд жоохон шоконд орсон тийм ээ. Ягаад гэх юм бол одоо буцаад ирнэ гэсэн хүлээлт байсан харагдаж байна тийм ээ. Хүлээж байсан ер нь надаас салахгүй байх төр зүрэл нэг явсан байх гэсэн ийм годлого байж байсан бол одоо дараагийн 3 сард үүнийг мэдснээр одоо амьдралын одоо нэг мөчлөг дуусах нэ тийм ээ. За энэ дээр одоо гинт ийм мэдээ дуулснаар одоо стресстэй, депресстэй за энэ санаа зовнил одоо энэ нойргуудл харагдаж байна тийм ээ. За энэ олон жил одоо хамтарч амьдарч байсан учраас одоо нэгэн хэв маягт орсон биендээ одоо дассан хайрлсан юм одоо ингэж зовоох өөрийг юм тийм ээ. За итгэхгүй байх тийм ээ. Иймэрхүү юмнууд эргэлзээ тий харагдаж байх юм. За энэ дээр бол одоо би хэлэхэд нэгэнт энэ асуудал бол шийдэгдсэн хараг энэ хүн одоо нөгөө талын хүн бол ер нь бол шийдэгдсэн байгаа байдал харагдаж байна шүү тийм ээ. Тийм учраас одоо буцаж ирэх байх гэсэн энэ бодлыг одоо мартаж урагшилсан дээр харагдаж байна. За энэ дээр одоо их стресстгийн шаардлагагүй. Яагаад гэх юм бол одоо танд бас шинэ амьдралын чинь шинэ хуудас нэгдэж байна гэж харах хэрэгтэй тийм ээ. Нэгэнт одоо хоёр тишээ болсон бол одоо тэр хүнийг ч явуулж өөргөө ч гэсэн бас дараагийн амьдралдаа одоо бас бэлдэх одоо гонж готорж уулахын оронд одоо өөртөө бас шинэ нэгдэж байгаа боломжуудыг бас олж хараарай гэж хэлэх байна тийм ээ. За энэ дээр одоо бас өөр хүүхдүүдийн асуудал харагдаж байна. Тэгээ хүүхдүүд одоо бас за энэ дээр одоо эдийн засгийн байдал харагдаж байна. Хүүхдүүд харагдаж байна. За эдийн засгийн байдал одоо бас тааруухан одоо салалт бол одоо бас нэлээд хүн туссан тийм ээ. Хүүхдүүдээ одоо бас яах вэ гэсэн одоо ер нь их эдийн засгийн байдлаар бас их хохирсон байдал харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо өөр хүүхдүүдээ одоо асуудал толгойд ирнэ. Бүх асуудлыг одоо ганцхан өөр дээр авахын оронд бас хуваалцахыг хичээгээрэй гэсэн мессеж байна шүү тийм ээ. Энэ дээр бол одоо эдийн засгийн байдал өөр хүүхэд бүх юмыг одоо өөр дээр авсан хариуцлагыг одоо бүгдийг өөр дээр авсан байдал харагдаж байна. Энэ дээр бас орон гэрний асуудал яригдаж байна тийм ээ. За энэ дээр одоо хүүхдүүдийн асуудлыг бас одоо 50% хүлээж авах тийм ээ. Тэр хүнийг ямар нэг байдлаар бас хариуцлага хүлээлгэх тал дээр одоо анхаарна үсттэй тий би бол хэлж чадна гүйцэтгэх хүмүүс нь хэн бэлээ тий. За явж байгаа хүнийг бас явуулаа л гэсэн байна тийм ээ. Нэгэнт одоо сэтгэл байхгүй явсан хүнийг одоо зовоох өөрөө бас зовох эндээс бас ийм асуудлаас бас татгалзаарай тийм ээ. За би энэ бас хэлсэн тийм ээ. За энэ эдийн засгийн байдлын нөр хүүхдүүдийн асуудал дээр одоо бас хариуцлагыг одоо бас 50% хуваах юм уу аль эсвэл одоо энэ дээр одоо бас нарийн ярилцаж тохиролцвол зүгээр байна шүү тийм ээ. За ийм байдлууд харагдаж байна. За ерөнхийдөө бол яг энэ одоо энэ асуудлыг шийдэгдснээр одоо таны амьдралд одоо шинэ хуудас гэсэн тийм ээ. Энэ дээр одоо шинэ сайхан эхлэлүүд харагдаж байна шүү тийм ээ. За энэ дээр би одоо бас нэг хүнийг харж байна л да одоо ир юм хамаагүй тийм ээ. За энэ хуучин юм харьцааг одоо энэ тустай байж хаад нэг сэргсэн байдал харагдаж байна. За энийг одоо бас нэг жоохон сэргээж тийм ээ. Энэ шинэ хүн гэж харагдахгүй байна л да тийм ээ. Энэ харьцааг одоо нэг сэргээж би бинийгээ мэдэж нэг жоохон
цаг зав зарцуулж тийм ээ жоохон тэгэх юм бол энэ харьцаа бас одоо бас сайхан харьцаа болохоор ийм одоо сайхан хайрч болохоор ийм харагдаж байна шүү тий. За энийг бол хин гэдгийг та өөрөө мэдэж байгаа хаа гэж бодож байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний одоо Facebook пэйж болох Монгол Ста Тарайт руу хамдаж одоо мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье баяртай.